За тэгвэл бүгд найрамдах ардчилсан Конго улсад гарсан Эболагийн дэгдэлд тус улсын зүүн хэсгийн хамгийн том хамгийн их хөдөлгөөнтэй хотуудын нэг болох Гома хотод хүрээд байна. За тус хот ойролцоогоор 2 сая хүн амтай хөрш Руанда улстай идэвхтэй хил нэвтрэх урсгалтай бүс юм. Эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн анхааруулж байгаагаар энэ нь халдвар бүс нутгаар цааш тархах эрсдлийг мэдэгдэхүйц нэмэгдүүлж байна. За 5 дугаар сарын 24-ний байдлаар с жигтэй болон батлагдсан нийт тохиолдол 1000-ыг давж хамгийн багадаа 231 хүн нас оржээ. Нэгдсэн үндэсний байгууллага энэ 7 хоногт мэдэгдэхдээ одоогийн дэгдэлтийг үүсэт буй Эболагийн Бундибугио омгийн вакцины туршилтын хувилбар бэлэн болоход дор хаяж 2 сар шаардлагатай хэвээрээ байна гэжээ. Өөрөөр хэлбэл илүү танил Заир омгийн Эбола вирусээс ялгаатай нь Бундибугио омогт одоогоор баталгаажсан вакцин байхгүй байна. Тиймээс газар дээр ажиллаж буй багууд халдвартай хүмүүсийг тусгаарлах, хавьтлыг илрүүлэх, дэмжих хэмжлэгээ үзүүлэх аргад бүрэн найдаж байгаа юм байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал Даваа гарагт гишүүн орнуудад нөхцөл байдлын талаар шууд мэдээлэл өгсөн байна.